Ингээд аа. Гирлээч. Ай дурака. За масахан баасан гаргийн өдрийн мэнд. За их. Энд Алчгар таамка их хосож байна эргөө дураагч. Энд Алчгар таамка ер нь колонкийн төвөг шийсэн ч багдахаар далчилсан уулгаач биш шүү дээ. Далчгнаа шаагаад ах юм. Өвчл байна да гिचэл байна да гэл инээгээл дооглол. Алчгар таамка чи өнөөдөр юуг нэ аппликейшнаараа юу гэж хуцаад байна аа? Тэр нэг машинтай очиод зогсож ирсэн чи хажуугаар аппликейшнээр цагаа автсан машинтай чи хоол тэгээд хоорондоо хэрэлдэхин гинэ. Энэ солиотаар хүүр юм аа. Гэхдээ гадаадад одоо зарим колонк түгээгч болсон үнэн. Тэгвэл ойчиргүй байд. Ямар ч ойчиргүй. Машинтайгаа ирсэн өөрөө буугаал, карта уншуулаад тэгэл бензинэ банк руугаа хошуугийн дүрж хийчихэл яваад өгдөг байхгүй юу? Аминда энэ минийг дуурайгаад байгаа болтой юм аа. Тэгвэл Монголд жоо амьдралд ойрох юм ярьдаг хөө нэгт. Хоёр тэгвэл чи түгээгчнэрийнхээ өнөөдөр хойш хордоо нөхцөлийг баахгүй болгочоод одоо түгээгчнэрээ чи ажилгүй болгох гэж шүү дээ. Түгээгчнэрийнхээ урдуур чи өөрөө очиод бензин түгээгийг шаагаад л шүү дээ. Тэ? Түгээгчнэр одоо чамаас болоод сүултээ бүр аппликейшн нэгээд ухаалаг систем энийг шаагаад танаа намын хэдэн улгаач нар одоо тэгэл тендертэн зарлагдаад чи дундаас нь жоохон жавчаа шаагаад дуусна шүү дээ. Гэхдээ эмнэлэгтүүл яах вэ? Цагаа аваад тэр цагтаа яваад очино. Машин чинь цаг авна гэж байхгүй шүү дээ дурака. Аль колонктер хэдээс хэдэн цагт очих уу? Түгжирд нийцээд очиж чадах уу? Гэхдээ эмнэлэгтүүд автобусандаа суугаад ч алхаж очиж болох уу? Тэгээд тэд өдрөд хэдэн цагаас тэр эмнэлэгтгээд цаг очроо авна үстэй Юу солиороод байгаа хэрэггүй мал бай. Дурака далчгараа. Солиотоос л тиймэрээ шаагаад тахаар дуракч. Одоо ер нь Монголын төр дэм нэг далчгар даамка шиг навчнуудыг бол зайлуулбал таарна. Би ер нь зөв нэр өгсөн байгаа ч би ер нь улгаач нарыг таньдаг юм л да. Навчнуудыг, бузруудыг тэ бас нэг үздэг хардаг нэг хаашаач ер нь улгаач нарыг таньна шүү дээ. Бузруудыг. Энд алчгар даамка шиг навчнууд Монголын төрд байгаа цагт Монгол ус хөгжихгүй заа ёо. Ах шөнөөр жоохон колонкуудаар явсан дээр багч шиг. Би яваад явах. Би та нарыг удирдах байгаа юм. Би энэ улс төрд чи яваад байгаа юм. Жирийн иргэний хуваар Далчгар даамка мэтийн навчнуудад үгээ хэлж гин. Камер дагуулцсан. Яа алхаал. Загварын коллекцоо. Гэхдээ нэг бол камер дагуулахгүй яваач таа. Дурака. Энэ түгээгчийн ажлыг хийдэг төрийн сайд Монголд л харж ин да. Төрийн сайд гэдэг бол гаднаас яаж одоо тийм үү? Бензиний шатхууны хараат ус байдлаас гарах вэ? Шатхууны үйлдвэр ойчир бариад байгаа юм бол одоо тэрийг яаж хурдлуулах вэ? Наан нь болохгүй бол одоо тэгээд нэг жижиглэнгэрч болтгоо одоо нэрдэг барьдаг юм өөр юу байна нөгөө жижиг зунд үйлдвэр шиг. Худлаа буруу намын босрууч одоо Эрдэнэтэд чухам ээгэм шатхууны үйлдвэр нэрчлээ алаад өгнө гэл худлаа шаагаад байсан хайчваа. Эрдэнэтэд юу байгуулсан юм бэ? Монголын төр мэдхгүйгээр юу шаачваа? Болохгүй тэр бузруудын лайвдад байсан тэр шатхууны үйлдвэрийг ашиглалтанд оруулд юм уу? Яадгийн. Өөр одоо хаана нэрч боломж байна гэд. Одоо цэгмэд гэдэг нөгөө машинтай зэмзэгч чинь хүртэл бас нэг шатхуун метхууны үйлдвэр нэрч хэмээрээ шаагаад байсан. Ер нь цэгмэд бигэмдээс бор улгаач биш үү? Далчгар даамка яадаг үлээ энэ хүүр нэр. Заяг хүүр юм аа. Иргүү арга голгаач. Тэ. Тэгэл энд одоо ер нь нэг алиалагч одоо байсан юм уу? Хааш энэ өөрхийн удам судартан тийм алиалагч нэг алиа гарууд байсан шүү байгаа. Хинийгээ дураасаар алиалагч вэ? Түгээгч ажил хийсэн далчгнаал нэр 100 яман 60 охин гэж Тэгэл олох гал олохгүй бол шатхууны цуцлан гаал тусгай зөвшөөрлийн цуцлан гаал
том гүлт шаагаал. Наадмаар баахан амттыг хөдөө санаамар байхгүй ёо. Бензин байгаа гэж шаагаад байсан чинь бүр удаачгүй нөгөө хөдөө ерөөсөө наадмын ихний өдрөөс ахуулаад ойчрлцсон шүү дээ. Бүр завчихгүй шаанаа. Нэг удамд нэрийн завчихгүй шаадаг хүн байсан юм болов. Ер нь завчихгүй шаадаг удамтай хулгайчуд улс төрд явдсан биш үү? Гошгоруулах чаашаа. Манай нөгөө эпи про шиг энэ завчихгүй шаах юм аа бас. Торхгүй шаах юм аа өрнүүд. Одоо тэгээ картер болгоно, аппликейшнэр болгоно гэдэг. Одоо манай аав шиг гөгшүүн аппликейшн энтрийг давтаж нээж мэдэхгүй штэ. Бараг ухаалаг гар утас байхгүй штэ. Өш. Тийм хүмүүс нь яах юм бэ? Өш. Дэлчгэр даймка. Гэхдээ зарим нь өөрхийн энэ хааганд явал нэр амьдралын төлөө янз янзын тийм чам шиг тэгж янз янзын том үнэтэй ус барихгүй хүмүүс үнэтэй байх ш. Одоо энэ колокууд нь хаалттай. Сод Монгол нь хаалттай. Далчгар даймкагийн нөгөө хамын колонк хаалттай. Үнзээ өгөхгүй таг. Далчис суулгаачаа. Чи зүгээр Монголын төрөөс зайлчих төхөө. Колгаач минь. Монголын төр чамайг уул уурхайн сайдаас чамаар өөр хүн хийж чадахгүй гэж хин хэлээд байгаа юм бай. Далчгар даймка. Чамайг ганцхан хийж чадна гэж бас хин хэлээд байгаа юм бай. За яг уулгаач. Монголын төрд нэрийг ястаа арай дэндүү байна. Энэ хил гараал урдлын гүрш яаж хөгжиж чинь харал да. Тэр зам харгуй бүх юм тасарсан шүү дээ. Эрчим хүчний хараат ус байдал энэ төр гэл битүү зүгээр салхин синс минс гэд зэгцэрсэн шүү дээ. Бид нар л одоо зэгцэрч чадахгүй тэгэл педка царайлал гуйлагчин царайлал байж шүү дээ. За юм байна. Дэлчгэр даймкагийн тэгээд энэ одоо орохгүй юм байхгүй. Уулуурхаа муурхаар үрдэл нэр чин дуулаад байгаа шүү. Дурака чиний уулуурхаа холбогдлолтой нэр холбогдсон юм руу чин зүгээр шатахгүй бол зүгээр шичээрээр л шааж ийн гэж хэлсэн шүү. Даймка иргэдэд балга үнзээ нь олдохгүй. Хэцүү байгаа шүү. Одоо энэ хичээл сургууль орох гээд хүүхч ухтын асуудлаа зохицуулах гээд хөдөө гадаанаас оюутан хүүхдүүдэд наашин чааш нь болох гээд иргэдийн амьдралд бол тэгэл тэр чигээрээ шатхууны проблем байсаар байтал энэ нэг хошин шогийн жүжигчин байж гэж жүжиглээ шаагаад байгаа юм. Жүжээд өөрөөсөө бол наадвал чинь тэгээд хөөш тусдаа колонкор тусгай хангамжаар авж байгаа гэсэн ш наадвал чинь шүн мөн алхаад жүжээ шаагаад байсан. Тэгээд камер дагуулсан сэтгүүлчдэд мөнгө өгсөн. Одоо манай сэтгүүлчнэр л болоод далчгар даймкаг өнгөд байгаа шаагаад байв гэж үт. Энэ дураагүй зүгээр үйлдэлээр ажиллаа яаж ийдгээ харуулал та. Баахан төлбөртэй сайтууд өгчөөл за би алах шүү. Араас дагаад алахаарай. Камер харж байгаа шүү. Худлаа инээгээтэй гал. Инээ шаажаас нь очиод хүмүүстэй гар барайл. Манай иргэдч гэж иргэд юм. Гар барих нь өмнөөс нь нулимлтай болгачиг. Тэ? Бензин алах дурака гэдэг өмнөөс наадахта салавч өгөлдөө. Сайдаар харахаараа балдгатаар шаачих юм. Бусд үед нь ойчрлол бахимдаа шаагаад байдаг. Яг харахаараа гөлгөөдөө шаагаад байгаа. Тэ? Учиргүй зохиж одоо тэр худалбаа буруу намын боловсруулагчийг хүний хэрэгчлээнд халдах нь сайшаа юм. Тэ? Дурака чи ажиллаа ингэж хийд юм хар муу навш минь гэд барьж идэлтэй наад тулгаачаа. Нөгөөх нь ирдсэн зүгээр далдагнаал хүн болгонтой гар барайл шатхуун баахгүй та нар ингээд ойчрлоод багчаа анжийн үгсэн байдалтай энийгээ доромжлоо шаагаад тахтана. Юу ч болоогүй юм шиг сайн барьны сайтай гэд гар бариад манай Монголын зарим иргэд бас нэрээ яаж балдагдахаараа ингэж балдах шааддаг байна. Хөөш. Би ер нь бол боловсруудыг л ярьдаг заяа. Би тэгж худлаа өнөн эх орончийн дүрд орж хулгайчууд чи гадны хөрөнгө оруулалт гацааж янз бүр болж үзээгүй шүү. Төсөл хөтөлбөр гацааж том шааж бидний зөв хүмүүс байж иж зөв боловсон хүчний асуудлаа шийдэж иж бид нар зөв хөгжинэ. Өнөөдөр урд хятад яаж хөгжөөд байгаа? Зөв боловсон хүчний асуудал байна. Буруу бузруудаа авчиж шоронд авчиад гатааж байна. Ял өгж байна. Бүх дарга нар авчиж шоронд явуулсан шүү баг. Хятад даймка шиг амтан гол хизээ шорон шаадсан байгаа. Монголд инээгээл далчгнаад хүн таапаалаа шаагаад байна. Дуракууд юу юм бэ Тэ?
Ер нь манайд бол энэ шоронд явуул засварлан мөчл хулгайч нар олон байгаа шүү. Тэгэл ганц нэг дарга нар ял авахын араас нь өрөвдөөл ээгэгэм сайн хүн байсан ингээл худлаа гуцаад ахын зарим иргэд. Манай тэр Зика вирусээс аваад ял авсан хаа байна? Монгол улсыг дампуурсан хулгайчуудыг нэг штэ. Шоронд явж байгаа өмнө өмөрөө шагаад ах юм. Хэрэг хийсэн хулгайч нар шорондоо явахгүй өөр хаашаа явах юм? Над чиг амар хилмигдээд хийсэн хэрэг байхгүй бузруудын бузрыг дуудаж жагаад хүний занаанд ороод дарга нарын занаанд ороод явж байгаа биш. Хулгайч нар ажиллаж хийж чадахгүй учраас явах хэрэгтэй байхгүй энэ навчнуудыг. Ер нь Монгол улсад хүн биш хууль засаглаж иж энэ хуулийг энэ батлсан шоронд явуулдаг хуулийг хэрэгжүүлж хулгайч нарт хариуцлага тооцож иж эдгээр гөлөг шиг үүрэг даалгавар биелүүлж ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо бүр даан болцсон далчигнаал доромжлол том шаагаал нэг л яриа өгсөн хоолойгоо шаасан хэдэн хулгайч нар байна да. Юу гээгүүлж байна да навчнууд болж үтж байгаа юу байна? За одоо тэгээд шатхууны хомсдол үүсчээд ахтал төгжрийн бас салж өгөхгүй байгаа шүү дээ. Ягаад гэвэл нэг хүн баг 2 машинтай болсон. Дарга нар ч юм уу хэдэн 10 живтэй болсон. Гэр бүлийнхээ гишүүдийн доогоор живтэй шүү дээ. Энэ монголоор 4 дарга нар болцсон. Ардын намын эдэн хулгайч нарын гөлөгнүүд. Тэгээ бүгд машинаа зам дээр гарна. Бараг нэг баяны хүүхэд бензин 10,000 болоос би ганцаар зам дээр гарах гэсэн гэж ийн гэдэг шиг л одоо яг тэр нь хэр хүүхдийн тэр олигархийн хүний хүүхдийн хэлээр л болж шít. Тэр ямар мэрэгэн цэцэн хүүхд вэ Тэрний хүслээр болж шít. Одоо бензин бараг худлаа ярих хүн тэд даблтаа явуулчлаа шít. Одоо дэлхийд тэр дайм байлдаантай хэцүү байгааг ойлгож байна. Тэгвэл хэцүү ингээд хятад улс яасан бензинээр тасарцсан юм уу? Япон солонгос тасарцсан юм уу? Тэр Украины цаагуур байгаа орнууд тасарцсан юм уу? Украин дайм байлдаантай орн гэж залгаа орнууд нь зөв зүгээр л олгож ийн гэд тэр дүүнэр энэ тэндээс лайв хийгээд харуулад байлаа шүү дээ. Монгол тэгэхээр зэрэг болохоо байцсан зөвсөлзөө шаагаад идэг. Эдэн дуракууд тий. Өнөөдөр тэр нэг газрын тос бол олон жил олборлсон. 30 жил очир бодгоо ингээд дээлэн дээр нааснаас хойш одоо бараг 90 оноос хойш 36 жил олборлолоо. Тэгэд яг нэг нөгөөлөхөд газрын тосны хэдэн тэр хужаа нарын ард бол манай дарга нар хувилдаад ерөөсө газрын тосноос олигтой бүтээгдэхүүн уваах гэрээ болон янз бүрийн юмнаас нь бид нэг жоохон татвар авдаг нэртэй тэгэл бүх дарга нарт ажил өгдөг гэж байгаа шүү дээ. Хөөш. Өнөөдөр Далчхар аймаг ашигт малкамын хэрэглэх газрын тэр чигээр авилгалч уулгачууд газрын тосны хэрэглэх газар энэ Петрочайна чинь бүгдэнд нь ажил өгдөг гэж байгаа. Ажил гэдэг чинь ардуура даваа байдал болгоод тендер өгөөд мөн үү? Одоо та нар санаж байгаа бол би нэг Далчхар аймгийн үүдэн дээр яваад орсон нэг Ярвайсан дурак, Ярвайсан петка нэг нүдний шилзүүц юу үйдэг гэсэн чи чамд миний юу үйдэг хамаагүйгээд нэг данхартлагатай уулгац байсан шүү дээ. Тэр новш чи хойш ашигт малкамын газар дарга хийдэг нэг юмны хурган дарга Петрочайнад машин уулдаг байгаа байхгүй юу? Тээврийн компанитай шаацсан өөй. Авилгалыгаа тэр уулгачиг шаалга нэрийг санахгүй байна. Ярвайсан юмнууд. Одоо монголоор дүүрэн тийм навшнууд байгаа. За юу бүгд магадгүй ардуура одоо ашигт малкамын юу гэлээ баг Петрочайнагаар жип авахулсан Далчхар аймаг тэр жипийг унаал явж ийлээ шүү дээ. Нэг чойш нь Батрол унцсан явж исэн новш. Уулуурга ямны гадаа болон тэр яамных нь гадаа би очиод аймгийн яамч бидний л яам шүү дээ уулуурга яам. Тэ. Тэгээ би Далчхар аймгийн араас хөөсөж явж иж та нар иргэдийн амьдрал хэцүү байна. Энэ шоу жаргатгаа болгоод эртнээс шинэ жилээр хилжижсэн шүү дээ. Тэгэд одоо яоцгүй ёдор ёндон монд ирсэн зүгээр та нар арх угаал тансаглаа шаагаад ирсэн. Тэгээ би тэр лайвч явж байгаа сая би наадмын өмнө зөрчлийн хэрэгээр тэр нэг ахыг заамдаа тавьчихсан. Тэрүүгээр би шоронд явахаа алц сарын баримтлаганд. Одоо энэ Петровс хаалттай. Петровс хаалттай. Ямар ч бензин байхгүй. Так. Нөгөө хамгийн том колонк нь хуучин юу гэлээ? Нийтийг хөвчилж авсан бузрууд яасан? Хөөш. Тэр их хурлын гишүүн байсан сод билэгчийн Петровсын эзэнгээ үсттэй. Отхон бэлэггээд аав нь Гокийн захирал ойж байгаа тэгэл баг банд энэ төр мапууд тэгээ Петровсын оюун гэрэлд авч өгсөн мөнгөний отхон бэлэг зохицуулсан гэсэн. Одоо хизээ аав нь өгснийхаа дараа Петровсын эзэн шаац. Аавынхаа хулгай хийсэн өрөнгөн дээр л гараад ирчих шв. Ийм л хулгайч нар Монголын төрийн төлөө зүтгэсэн ийм л хулгайч нар даваа байдал олгож идэж уусан шв. Тэгвэр хүүхдээр бид нарыг бас өдөрдүүлсэн доромжлуулсан шааж шв. Отхон бэлгийг бузар учраас бурхаа явцсан. Тэ одоо хүүхд нөгөө
Петроусгээд аавынхаа үлдээс өрөнгөн дээр үлдсэн яатсан. Бидний бузрыг хариул нэр Монголд улс төрд явж исэн хулгайч нараас бол хүн үлдэхгүй шүү хөөш. Ёстой бузраа. Тэгтээ яах вэ? Бузартаа хулгайчудаа та нар хүүхдээ өмжүүлж чадахгүй хүүхдүүд ч хард тамхич болцсон байгаа. Төрөвчээс эдэн дарга нарын хүүхдүүд ч. Хард тамхи татдаг хүүхд яах вэ? Удмандаа сарна гэсэн үг. Дуусаа. Юу хөр тогтоох чадвар. Гохин тэ овчнуудын хүүхдүүд бол саар тамхи татах хэрэгтэй. Хулгайчуд үйл үрэн зохицуулж байгаа шүү дээ. Одоо 1000 хөрөнгөтэй боллоо. 1000 ганцаараа баяжлаа, хэдүүлээ баяжлаа, хэдэн дарга нар баяжлаа гэд ард түмэн сайхан амьдрахгүй бол тэд нар тэгээд энэ нийгэмд одоо гоё амьдраад байгаа юм Удман тасрын шүү дээ хулгайчудаа. Яг нэг үгүй хэлэхэд харих замдаа ингээд нэг жоохон хэдэн хулгайч нарыг муулаад тий та. Тэ ойр лайв хийж чадсан 2 3 өдөр бас хоолоо ам өвдөд бас энэ хоолоо молоо сөөцсөн байгаа ч тэ. Тэ. Тэгээд лайвик болохоор яач юу хийж үгээд байх юм. Петрочайна 30 жил одоо Монголын нефтийг зөөлөө. За Монголд одоо тэгээд их хэмжээний олон тэрбум төгрөг төлсөн байх уу. Тэ. Тэгэл дарга нар яасан бэ? Өнөөдөр оюун эрдэнэгээ тулгаач 5 жил засгалсан юу гээгүүл вэ? Тэгэхэд Матас сумын хөөрхий тэр иргэд эмнэлэг нь үрэлцэхгүй хүүхдүүд нь сургуультай багталцахгүй зовж байгаа шүү дээ тий. Тэгэхэд одоо баг нэг сум биш бүр баг баригад тэр Хорвардын хөтөлбөртөө сургууль шаацсан. Гэхдээ баг дээр нэг 5 6 хүүхд сурдгийн хөөрхий. Тэгсэн чинь 5 600 хүүхдийн Хорвардын хөтөлбөртөө сургууль шааж байна оюун эрдэнэ улгаач. Тэ золбын шаар тэ данкачаад толгойн ажиллахгүй хулгайчдын толгой данкар үдгийг юу хулгайч тэр энэ иргэдэд өгсөн дэр шүү дээ данх гээд данлцаа шаагаад байсан гүлэг аав нь өдөрт нэг 8 машин явахгүй зам дээр хойш засмал зам тавьж шүү дээ. Тэгэд Баруун аймаг руу өдөрт бараг 80,000 машин явж байгаа. Тэгэд зам нь багталцахгүй аваар гараа шаагаад байгаа. Ингээ Монгол улсын төрд байгаа хүмүүс хөгжлийнхаа эренбиг мэдрэхгүй. 40 сая витгийн хэл 40 50 жуулч очихгүй байгаа газар англиг гүшөөгөө шаацсан. Нөгөөдхөө эргээгээд нурааснаа дахиад нэг гүшөө шаацсан. Ингэж л өдөрцсөн шүү дээ. Тэгэхээр иргэд одоо тэр Петрочайна майна Монголд гээгүүлэхгүй байна гэд эсэргүүцсэн шүү дээ тэр сумынхан. Тэрэн дээр тэр худал бабруу намын бузрууд очиод тэмцэж байгаа нь тэгээд үйлдэл нь буруу болоо явцсан. Уг нь бас арган зүв байсан байж магадгүй л дээ ингээ бодохоор бол үйлдэл нь буруу болцсон шүү дээ. Ягаад гэвэл тэнд хужаа байна уу, хардлогоо байна уу, шаардлогоо байна уу хүний хэрэгчлээнд халдаж болохгүй. Дашуур бариад кантинарын дээрэмдэж нүдээд дотор нь байгаа уудаг юм гаргаад цацна гэдэг бол хэн байх нь хамаагүй өөрхий хүний нутагт ажил хийж яваа би хаана өвдөлгөн хүмүүс байж дараа шүү дээ. Юмыг гаргаад дээрэмдэж чинь гэдэг чинь зэвсэгтэй дээрэм 8-аас 15 жилийн ялтаа. Тэ? Тэгээ энэ худал бабруу намын хэдэн бузруудыг бол оюун эрдэнэ санхүүжүүлдэг байсан шүү дээ. Одоо нөгөө хулгайч нь бас тэнд очсон аялал жуулчлалын бааз нээж ийн гинэ. Ах дүүнэр нүнгүү зарагдж ийн гинэ. Шаагаад байгаараа маар. Галтар тороол минь оюун эрдэнэ гөлөг минь. Оюун эрдэнэ чамаа гахтал тийжсэн гэсэн заяа. Хөөе. Чи бол одоо боддоо би цуслан дээр нэг жорлон барих гэж чадахгүй байгаа юм да. Тэ нэг цемент ямар үнэтэй вүлээ. Тэ нэг гашаа ороогож гүйцэс барьж чадахгүй тэгэл урд тормоо урж хой тормоо нөхөөл. Однонгоос хойш нэг засварын газар ашиглалтанд оруулах гэж чадахгүй байгаа. Тэгэд тэр уулгаач өөр хөдөө очсон. Жаргах амралтын газар барьсан шааж шүү дээ. Чиний мөнгө ардуураа энэ шүү дээ навшаа. Бүр намайг тороолоор нь дэмждэг болсон. Намд хийждэг болсон шүү дээ. Тэр наараа гэд нэг балаа эргүү балаа авгааг оюун эрдэнэ хийжсэн. Эзний Батбатар Солонгост очиод оюун эрдэнэтэй уулзаад байна гэсэн оюун эрдэнэ уулгаач англигийн гүшөөний мөнгнөөс шааж тэжээсэн баг. Хулгайчууд худлаа мега төсөлгийн шаагаад та нар Монголыг тойроод ирсэн юу хийгүүлсэн бэ хулгайчууд оюун эрдэнэ навшаа баруун бүсийн чуулга уулзал зүүн бүсийн чуулга уулзал мега төсөлгөл хагас содоргүй хурлыг шаагаад юу хийгүүлсэн бэ? Хурал хийснээр Монгол улс Азийн бар болохоор боллоо шүү дээ. Хаа байна? Хөрс чотгоороод ажиллаа хөөрнүүдэгэд би банк хэдлэг байсан санаж гинөө. Новшнууд. Одоо манай ням хамч Канад гараа зүхтаацсан гэдэг арай гүйлгүүд.
Манай хам арай зүгтахгүй хаа. Ажил хийж явахдаа эрэгтэй загнаа том шаагаад байдаг гэсэн. Том шаадаг хүн ч бас ирээд баавартай том шаагаад асуудал гаргацсан бол хойд дээр очиод ёстой гутлаа тасаа зангигаа зүлчээд хамгийн түрүүд шалгуулах хүн чинь манай Нямбатар хам штэ. Өнөөдөр тэр утган төгсөн яриагаар Ням хам чинь гараа зүгтаацсан гин үгүй байлгүйтэй уулын цаан очиод хуцгиж байгаа шиг улсын ерөнхийлөгч рүү томроо шаагаад ирсэн. Өмнө нь одоо шаадаг тав гараад тэрний буйн танаа ах чи одоо өнөөдөр улс өдөртөд явж байгаа ш. Та нарыг ах штэ. Та нар Женко бараа танаах. Та нар хамууд штэ. Мэдэн штэ та нарыг би. Яаж та нар шаадаг талбай дээр гараад тэрний хариуд хэнийг салж явуулаад юу хийлээ. Юу гээгүй л үдэ. Ням хамаа арай чи Канад зүгтаагаагүй хоо манай Ням хам англи хэлмэл байхгүй. Тэг Канадад очиод хэлгүй хүн хөлгөө гэж тэнд очиж хүүрээ ихөө энэ ч нэр чирүүлээгээ явж байгаа бах. Тэ нэр шүү нэр болж байгаа юм нэр яривл нэр ярин дөө нэр Тэ Ням хам одоо нөгөө метро төсөлгөө шаагаад ирсэн яасан бэ? Намайг шоронгоос гарч ирээд метро барихтаа ард иргэдээсээ санал асуулга аваа гэсэн чинь галзуул авчингаар метро барихаа заалахгүй гэдээсэн. Метрон дээр хэдэн дөрөвний төсөл өрчвэ. Баах рекламны самбар шаагаад ирсэн шүү дээ. Миний мэдхий метрон дээр ямар ч байсан нэг 50-60 тэрбум төгрөг үрцээ. Метро нь хаа байна? Ам асууж байгаа юм биш шүү. Ажил асууж байна. Тэ. Гү нэр шүү нэр. Нэг л том мера төсөл шаагаад байдаг. Балга үнзээрээ зохицуулж чадахгүй хүүрээрээ мега төсөл ярина хүүрнүүдээ. Одоо намраас эрчим хүчний асуудалд орно. Хэцүүднэ яана. Хүүр юм аа. Одоо энэ хүүрнүүд зөв явж ивэл мань ч гэсэн одоо лайв хийгээд энэ хүүрнүүдтэй хэрэлдээд байх шаардлага алга байна л да. Тэ? Энэ хэдэн хулгайчуд зөв байгаад улс орныг зөв хөгжүүлж ивэл би ч гэсэн улс төр гэж яммааргүй байна. Зүгээр сайхан боргортой богд хар гэртэй хаан гэд хэдэн хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг чигээр улс орондоо хувь нэмэр оруулж байгаа миний хувь нэмэр шүү дээ. Монгол улсын иргэнэж гэсэн нэг хүнийг зөв хүмүүжил олгоно гэдэг чинь нэр хүний үүрэг шүү дээ, тий? Өнөөдөр манай эдэн улс төрд байгаа удгаач нар үр хүүхдүүд нь бүгд ард тамхич болсон. Кармага эдэн гогн. Манай Женко барагийн хүүхд нь ард тамхит очиж жагаад цуг ард тамхит очижсэн хүүхдүүд нь цонхоор ухаад унаад үхсэн шүү дээ, тий? Тэ манай нэр жүжигчийн хүний хүүхэд тухайн үед яасан? Женко ёкойсэн хүүхдийнхээ хэргийг даваа байдлаараа аваад тасарсан, буссан шоронд явсан, зарим шоронд болуулсан. Одоо хүүхд нар тамхич хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй дуусаад. Охин одоо ард тамхи татдаг хүүхдүүд чинь юу авгаа хүүхэд авах нь үтгийг илэрсэн, балаарцсан, өвчин туссан баг яадаг ч гэлээ. Үр тогтоох чадваргүй болдсон гэсэн шүү дээ. Ингээд удам тасраа улгаачуд охин нэг л улс төр яриад явуулсан улгаачуд зарим нь хүүхдийнхээ өмсөж зүгийг мартсан шааж ирсэн шүү дээ улгаачуд. Тэ бозрууд байгаа заяа бозруудаа Монголд болж байгаа юм алга. Одоо яагаад энэ иргэд элбэг доржийг үзэхгүй байна вэ гэвэл элбэг дорж 2 удаа ерөнхийлөгч 2 удаа ерөнхий сайд 20-30 жил улс төрд явсан. Иргэд үзэхгүй байна. Энэ дарга нарын сайднуудын бүтээсэн нийгэм нь энэ багхгүй юу? Үзэхгүй байгаа ш навшнуудыг. Хүннэр одоо ярд иргэдээр доромжлуулан барин насны бүксэд насны бүксэнд доромжлуулан барин ингэж гөлөг шиг явах бас сайхан уу? Насныхаа залууд шудрах хөдөлмөрлөд эх орондоо зөв хөдөлмөрсөн бол үлдсэн амьдрал чи иргэд чинь хайрлна шүү дээ, тэ? Би таа хүн нэг үг хэлжсэн санаж байгаа. Очир Батгай анхны ерөнхийлөгч алсан. Одооны бузар улс төрчдийн дэргэд бол бурхан байсан. Тэгтээ Очир Батгайг бурханы орондоо буцахад хөш ард түмэн яаж одоо үдэж өгчээснийг санаж байгаа. Тэгэхэд Очир Батгайгаас илүү хөөрх юм уу талигаач осор жаамаа дүү нэртэй төртөө явсан да. Та нар тэгэл боддоо. Тэ тэр дүүгээс л дор байсан байх гэдэг шүү дээ манай улс төрчд. Одоо тэгэл зарим нэгийгээ баг галзуу солиотоор нь дуудаал. Одоо манийг би дарга нарын өрөө биш шүү дээ. Ард иргэдийн өрөө шүү дээ. Бава шаваагийн шалгах иргэдийн үүрэг шүү дээ. Тэд нар ялрахад бава шавааны өрөөтэй тансаглах гэдэг нь тансаглахгүйгээр нь дарга тавих хэрэгтэй шүү дээ. Зарим солиотой галзуу хүмүүс баг дарга нарын өрөөгөр орлоо гэж шаагаад л орно шүү дээ. Улгаачуудын өрөө юм уу? Тэ? Улгаачуудыг тэр чирж гаргах шүү дээ. Үг өмгөө бодож ярих хэрэгтэй шүү. Зарим нэг сайд дарга нараа
том шаагаад байгаа байхгүй шүү. Тэ. Нэг далчхан хэлбэрлэхгүй шиг үг зөөхгүй шиг нэг шудлуухан шиг шудраг хоёр үг холбоод хэлээд ажлыг жоох түргэн шуурхаа яваараа. Худлаа пэцэлтэй шаагаад байгаа гэдэг улгаач нар ч болж байгаа юм байхгүй байгаа шүү. Одоо намар болж та нартай алгацснаа заа ёо. Одоо Эрдэнэс Монголын вампир гэдэг нэг хулгайч байна. Зандан штрэ нэг гүлэг байгаа. Манай зандан бороо юу гээгүүлсэн юм бэ? Одоо өсөн гацны ёгт үзэх вэ хөөш. Зүгээр багончиг дитэмүг бичигээд бичих дитэмүг олдохгүй байгаа шүү. Чаддаг бол тэгээ шатраа тоглоо шатрын баг шигээ явзаа ёо. Тэр чи улс орондоо оруулж байгаа хов нэмэр. Зандан бороо. Хүний өөрөө аймаг, хүний өөрөө нам хамаагүй шүү. Улгаач нараа. Та нар улс орныг дампууруулахад оролцсон шүү. Тэ? Манай зандан бороо 2 удаа их хурлын дарга хийлээ. 20-30 удаа бараг худлаа ярих хүнд сайд хийлээ. Ерөнхий сайд хийлээ. Одоо хаашаа энэ дуракуудаар тоог үүсэлэх гэж улсын ерөнхийлөгч болох гээд долоогод явах юм уу? Ёстой гуцлаа шүү. Байр байрандаа байцгаагаараа. Хэдэн гүлгэнүүдээ уус төр шахачаа та нар гүлгэнүүд ус тампууруулаад байгаа шүү. Сая манай Баян Онгор аймгийн Баян овооны сумын хойд дээр зандан бороогийн уус төрд оруулсан гүлгэн соёлын төв эрхлэгч шиг гавцтай юм барьцоо. Уншаад зандан бороогийн менчилгээг уншаад цаг уншиж нөө манай Баян овооны ахын дүүсэр бүр зөхрөнгөө барсан. Насаараа зандан штрим менчилгээг сонслоо биз та юу гээгүүл вэ? Сумын наадам хүртэл хийлгэхгүй нээлтэн дээр нь цаг менчилгээ уншуулж ирэх гэж нөгөө нэг даваа талаа гэд вампир биз та тэнд менчилгээ уншсан зогсож байна. Өө бузарч аавас. Тийм л хулгайч нар одоо ах нарыгаа залгаа болох гээд улс төр тус юм улс төр ярьсан шааж чинь жүжээд байгаа хэдэн дуракуудаа заа ёо. Таамуусаа хулгайчуудыг хүний өөрийн нам аймаг хамаагүй бузрын чинь дуудаад өшөглөөд намраас зүгээр зайлуулаад чирээ гаргана заа ёо. Өнөөдөр Эрдэнэс Монгол гэж хийцгүй компани хэдэн вампируудээс одоо Чингис хаан баялагын сан болгоцсон шаачих нэрээ өөрчилсөн. Бузруудаа та нарын бузрыг дэлгэнэ цаа. Учирлаа энэ бузруудаа зэгсэлж чадахгүй бол өөртөө чи хүртэл өдний хүртэл дугаа ойлгоос үзэж болно шүү. Хайгаадах юм байхгүй шүү. Энэ засгийг цомхон чадварлаг ахнараасаа илүү ажиллана гэдээ бодвол ерөнхий сайд болсон бах. Чадахгүй бол ах нарын араас зайлах хэрэгтэй шүү. Та нартай бид нэр хайгаадах юм байхгүй шүү. Ялаж ярахтан даваа гараад ирсэн улгаач одоо тэгээд энэ бузраа олгосон бузар нийгмийн хэдэн улгаач нартай болвол бузрыг дахиад дуудаа явж чадна шүү. Иргэн төвдөө төр байдаг шүү гэдэг санаж яваарай. За ёо. Өдөр болгон за. Тэ. Мош нийгэм нь удаа дагаад битүү шантаж болсон шаачих. Шантажны намыг энэ оюун эрдэмтдийн золбонгод бэлдсэн шүү дээ. Хүн нам бол амар уйсгал ингэж өсөл. Тэ. Ийцнэгээ тэр наара балаа авгаа тэргүүтээ нам бол оюун эрдэмтд өсөл шүү дээ. Улгачуудыг би мэдэн шүү дээ. Сүүлдээ манай нам руу үрдэл савраад үрдсэн шааж та нар. Нэг шивгчингээ гинсекер тавиад нөгөөдг нь манай намын ярвайсан бузрыг үүрт бузар им оруулж ирээд нөгөөдг нь төмсөгдсөн жагсаалтаар гişүн болцсон Монгол төрийг ингэж бузралахаар төр улс яаж ариун байх юм? Төр ариун байж хөгждөг болохгүй юу? Садар хулгайч нар төрд ингэж буруу сайн аргаар орж ирээд та нар үнэхээр бузралж байгаа шүү навшнуудаа заа ёо. Оо навшоо энэ замаараа дэлгүр орохсон мартчих. За ийм байна. Ойрмохноос лайв үргэлжлүүлнэ. За яа. Бузар булаа хүний асуудал ярина. Зөв хүн гарч ирж Монгол төрийг Монгол улсыг зөв хөгжүүлнэ. Хулгайчууд бузрууд байгаа цагт биднэрт биш штэ. Хөгжил байна гэж худлаа. За яа. Нэг тэнэг эргүү мал багт нэг тэр нь гай тарьдаг штэ. Нийгэмд гай тарьдаг мэдгүй. Тэ? Боддоо та нар. Ястаа нэг хүний буруу алдаанаас болж нэг тэрэг охирох уу? Өнөөдөр манай ням хам баахан бордур солисон энэ хөгжлөө. Энийг та нар ажил хийцэн гэхүү. Ингэсэн шүү дээ мөнгө нь. Одоо яагаад иргэд өвдөд гадаад явж чадахгүй хад манай дарга нар ажиллаа өгöd гадаад очиж амьдраад авах юм. Цалин тийм гадаадд амьдрах хэмжээний цалин хураац өндөр цалин авдаг байсан юм энэ улгайчууд. Гадаадд очиод үнтэй аавсан амьдарч байгаа шүү дээ. Бодвол тэгээд нэг мань шиг солонгос тар ажил хийж хагаад кантинаар амьдэрсэн шиг амьдраагүй бах та. Үнтэй аавсан 5 удаа будалд амьдрал шааж байгаа шүү дээ. Элбэгдэрч гадаадд 10 жил тэнж ирэхдээ тэр ширетон, меритон хээлтэн мэйлтэн гээд үнтэй будалд амьдрч ирж байгаа шүү дээ. Эсвэл хаал шаацсан болов? Мэдгэл улгаач нар шүү. Яагаад дарга нар гадаад руу зүгтаагаад байна? Ямар их мөнгөтэй юм бэ? Хулгай хийсэн мөнгө нь ариун байна штэ. Өнөөдөр хятадын төр хулгай хийсэн дарга нараа ардлаас нь хуулийг явуулж, хууль загварлагчдыг явуулж авцарч цаазалж байгаа. Хятадын шоронд авилгалчин дарга нар нь багтгаа байлцсан сүйдэн цаазлаад шатааж байгаа штэ.
Ингэж хятадууд гөлөг дарга нарыг гөлгөө болгож өмнөд шээлгэж баалгаж байгаа. Монголд өнөөдөр яг ингэж шээлгэж баалгаж хэдэн хулгайчид хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй байна. Хууль зөөлдөд байна. Хууль сахиулагчнэр зөөлдөд байна. Энэ хулгайчуудыг зүгээр авчиад намайг шоронд явуулсан шиг явуул энэ хулгайчуудыг. Тэ. Засвар хүмүүжлэгөө хулгайчнэр гарч ирэхээр эрэгтэй цаг нь том шаан, бүлт шаан, гийгүүлж юм төв баахгүй. Оршнод. Үнэн шүү заяа. За юм байна. За далчгар дамтны юмгаа. Чи зүгээр түгэгч хийсэн ч чам томдох юм байдаг шүү. Навш минь. Мөн далчгар минь. Монголын төр дөнөөдөр далчисан хулгайчуудыг орогнуулдаг оромж биш шүү. Ойлгосноо? Эцэгийнхээ нэр хүндийг бодоод төрөөс эртгэн шиг зайлчаар чадахгүй бол чаддагт нь ажиллаа тавьж өгөө зайл мүү. Гөлөг минь та нар шиг хулгайч нарыг гөлгөө гэдэг үг бас гөлгөө өөрөө амтан. Та нар шиг хулгайч нарыг гөлөгтэй зүүрсэн гэдэг бол бас та нарт гойдсон шүү. За ёо хой. Хэдэн хулгайч нараа тэглээгээ та нар намайг яах юм? Яаж чадахгүй заа ёо. Хүсэн дээр үед ард авишгүй 9 даваа гарч ирсэн би энэ хөдөн хулгайч нартай нэг уусрын сайхан дуудаад 360 хоног шоронд суухдаа би та нараас хайгаагүй шүү дээ гөлгнүүдээ. Над чиг шоронгоос гарч ирчээд дахиад галзуураа та нартай алалцаа хийж байгаа юм байна уу? Бүгд ороод гөлгөө болоод алгаа болдсон шүү дээ. Хулгайчууд оюун эрдэнэ шоронд орвол яах вэ? Аюур сайхан чаавын шаадаг тав тэмцэгчгүй өстэй. Хайцсан нүүрсний улгаач алга болцсон, хангалттай улгаа хийсэн. Оюун эрдэнэ чи бурцаацсан гэсэн. Хөөш одоо боддоо цалингараа явж исэн одоо бэрдэ брэнд авч өгөө хүн англи сурах уу? Шаагаад байгаа ч жүжээд байгаа улгаачудаа хөөш. Та нартай зүгээр босрууд чинь жинхэнэ дэлгэн заа ёо. Миний лайв зүгээр дундаач ороог байгаа шүү заа ёо. Удахгүй зүгээр та нарын босрын чинь дэлгэн заа хэдэн улгаач нар байна. За энд нэг зогсож байгаад нэг дэлгүүр ороод нэг усундаа аваад хийдэ. За юм байна. Байгаль орчныг сүйтгэсэн штэ. Тэгээ бас COP27-г 30 одоо юу лээ? 30-40 тэр бумаар шаагаад байдаг. Байгалийн алуурчтайгаа тэмцэж чадахгүй гэж гिचнэ. Байгаль орчныг хамгаалъя гэд яах вэ? Хэдэн байгалийн алуурчид ч алаа ицсэн штэ. Тэр хужаа гочд ганц зориг гээд хамтын их булгийн хулгайч тэр бүрг хангааг дуусгацсан. Хаа нэг уус ахуулагчнэр ашгүй саяхнаас нэг тэр хулгайчийг одоо шоронд хорж асуудлыг зэгцэлж гин. Заллингийн хулгайч олон хүн залилдсан. Би очиж лайвдч дороонд нь заяа. Хөөш. Гадны хөрөнгө оруулалт биш хөөш. Дотоодынхоо байгалийн алуурчтаас дотоодынхоо байгалыг хамгаалах хэрэгтэй шүү. Бахандоо нэг ус авах төлгөнө. Ус ав. Тэгээ хичээгээ загсан усыг ав. Ямар вүлээ? Улаан? Тэрнээс ав. Нэг файчгийг ав. Өөр юу авах вэ? Ороод асуу. Ашгүй чи ирсэн юм уу? Хажуудаага явж ирсэн. Манай комиссар миний хажуудаага явж ирсэн. Яг зэрэгцээд ирж ирмэ циклтэй. Би ч гэр аюулгүй байдлаа саан гэж байгаа шүү. Хулгайчуудтай бол муу санаатай үзэхгүй бол. За ийм байна. Удахгүй явж лайв хийнэ. Хөөш. Тэр сэлэнг алаад байна гэсэн. Сэлэнгийн байгалийн алуурчтай болоор одоо би нэг 9 сараас өмнө таамаасаа хулгайч нарыг зэгцэлнэ заа юу. Жинхэнэ байранд тавина. Экологийн цагдаа намайг дагаа яв заа юу. Хой. Тэ. Дээрээс нь байгаль орчны хэдэн хийцгүүдтэй хулгайч нар намайг дагаа яв заа юу. Юу гээгүүлж байгаа та нар? Худлаа гуцаал COP27-г шаагаад байна. Тэгээд байгаль Монгол цөлжчихсэн шүү дээ. Тэ? Цөлжчихсэн хой. Тэ. Гол усын ширэгцэн. Одоо балга бензин олдохгүй нь яванда уух усгүй болж байгаа шүү нөхдөө. Ойлгож байна уу? Уух усгүй болж байгаа шүү. За юм байна түр хоёртай. Түр зам зур явахдаа нэг хальтлаа хийлээ. Аккаунтаас пэйжэрээ бол алаа ичнэ л та. Нэр ус өгж байгаа ярууд бүр дуусгаа ичнэ. Гайгүй заяа. Үг хүчтэй байдгийг, эргэн төвтэй төр байдгийг, иргэдийнхаа гүйлэг болж ажиллаж чадахгүй бол хэдэн оршнууд улс төрөөс зайлаарай заяа. Оршнуудаа тэ. За тэр Эрдэнэс Монголын вампир гэж гашуун сухад өнөөдөр Монголын эдийн засгийг нүүрс зөөж байгаа хэдэн нүүрс тээврийн жолооч нар бүрдүүлж байгаа. Энэ жолооч нарын замын орлогыг зандын шатрын гүйлэг далаа вампир шааж байгаа шүү заяа. Далаа вампираа чи бит хоёр улс төрд явахгүй заяа. Хоёр үг холбоод ил чадахгүй нэг юм уу. Лавш чи ерөнхийлөгчийн зөвлөх байсан гэсэн хөрс ерөнхийлөгч чамаа голоод хөгөө уулсан шүү дээ чи.
Чи тийм юм бол ард түмний сонгогдоод гэсэн ард түмэн чамайг тоод сонгоогүй шүү дээ чи. Сүүлд нь чи ерөнхий сайдын зөвлөх хийж байгаа нэртэй ийм юмар зөвлүүлээд байгаа төрийн өндөрлгүүдийг би гайхаад ах юм. Ийм тэрэнд орвол надаар зөвлүүл. Далаа вампир шиг бузраар зөвлүүлсэнд орвол чуганцаар зөвлүүл. Өвгдөрөө зөвлүүл, ахмдуудаараа зөвлүүл, иргэдээрээ зөвлүүл, хулхны эдэн намыгаа цүнх барьсан далаа вампир мэтийн улгаачудаар бас зөвлүүлнэ. Ер нь зөвлүүлээд байх шаардлага байгаа мó? Зөвлөхгүй ажиллаж болдгоо мó сайд дарга нар? Тийм ногоон ойлын бол зайлуучтай. Зөвлөхгүй ажилтгаар нь сайд дарга тавил та. Нэр яриул ярина шүү. За юм байна 4 2 та.